Тэгэхээр өнөөдөр улс оронд өрнсөн хамгийн халуун сэдэв бол улс төрийн асуудал байлаа. За яагаад гэвэл Монгол улсын ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах тухай асуудлыг өнөөдрийн төрийн ордонд төрийн байгуулалтын байнгын хороогоор бол хэлэлцсэн. За чуулганаар хэлэлцэх ийм товтой байсан. Гэвч энэ одоо чуулганаар хэлэлцэх асуудал бол хойшлогдсон байна. Тэгэхээр өнөөдөр төрийн ордонд улс төрийн яг нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг талаар манай сурвалжлах групп ажилласан. За манай сурвалжлах группийн хувьд бол одоо төвшин толго төрийн ордонд ажилласан байж байгаа. За хоёулаа эхлээд нөхцөл байдал ер нь ямар хөө байваа гэдэг талаар мэдээлэл өгөх тийм. За мэдээж хуулийн хугацаа бол 3 хоног. За энэ ч утгаараа өнөөдөр улсын хурлах төрийн байгуулалтын байнгын хороо бол ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах асуудлыг бол авч хэлэлцлээ. За гэхдээ оройн 18 цаг болсон учраас хурлыг за орой шөнө үдших хилцэлгүйгээр хойшлуулъя гэдэг байдлаар эх 7 хоног руу шилжүүлж байна. Тэгэхээр засгийн газрын одоо огцруулах хэсэг асуудал бол цаашдаа бас дахиад сунжирх төлөвтэй бол харагдаж байна. За ерөнхийдөө бол юу яаж эхэлсэн бэ? Асуудал юунаас эхэлсэн бэ гэдээ эргээд сөхөөд үзэх юм бол яг ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах асуудлаар бол улсын хурлын 55 гишүүн гарын үсэг бол зурж улсын хурлын дэд дарга болгон тэгээд өргөн барьсан байдаг. За ингэснээр бол одоо юу гэдэг яг парламентаар энэхүү асуудлыг бол хилцэх бол хуулийн эрх зүйн нөхцөл нь бол үүссэн гэж хэлж болно. Тэгэхээр эсрэг талдаа бас улсын хурлын дарга амар өсгөланг мөн огцруулах шаардлагыг улсын хурлын 67 гишүүн гарын үсэг цуглуулж мөн улсын хурлын дэд даргад бол хүлээлгэн өгсөн үйл явдал өнөөдөр мөн өрнөлөө. За тэгэхээр үндсэндээ бол улсын хурлын дарга амар өсгөлан за ерөнхий сайд Зандан шатар гэсэн энэ хоёр хүний хоёулынгийнх нь одоо тийм ээ цаашид ажиллах үгүй юу, албан тушаалаа хаших үгүй юу гэдэг асуудал бол зүйсээр хөндөгдөж байна гэсэн үг. Тэгэхээр эхлээд бол шууд одоо Зандан шатар ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал өнөөдөр төрийн байгуулалтын байнгаараар хэлэлцлээ шүү дээ. Тэгэхээр энэний эсрэг тал 67 гишүүн бас гарын үсэг зурчаад байна. Тэгэхээр энэ хоёр төрийн өндөр албан тушаалтан хоёулаа одоо огцрох тухай асуудал бол яригдаад эхэлж байна гэсэн үг шүү дээ. За ерөнхийдөө юу гэдгийг одоо Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн нам, үндэсний эвсэл, за дээрээс нь иргэн зураг ногоон нам гэдэг юм уу. Улсын хурал судалтай 5 нам маань гишүүд мань бүгд хоёр талцчаад байж байна. За Монгол Ардын намын хувьд бол 68 гишүүнтэй. Үүнээс 35 гишүүн ерөнхий сайд Зандан шатрыг дэмжинэ гэдгээ бол илэрхийлчихсэн. За нөгөө талдаа үлдсэн 33 гишүүн тийм ээ. Улсын хурлын дарга амар өсөлтийн талд байна гэдгээ бол бас терминал илэрхийлчихэд байна. Ямар ч тач Монгол Ардын намын бүлгийн хувьд, тооны хувьд, хүчний хувьд ер нь бол тэнцвэртэй байна. За тэгэхээр үүн дээр яг энэ шийдвэр дээр улсын хурлын даргыг буулгах уу эсвэл ерөнхий сайдыг огцруулах уу гэдэг асуудал дээр улс төрийн бусад хүчнүүд гол нөлөөллийг, гол конопыг бол дарна гэсэн. За тэгвэл ардчилсан намын хувьд мэдээж 42 гишүүнтэй учраас яг энэ асуудал дээр бол голлох шийдвэрийг гаргах нь. Гэхдээ ардчилсан намын хувьд ч гэсэн дотроо мөн л тэнцүү байдалтай бас хуваагдсан гэсэн мэдээлэл бол гарч байгаа. За гэхдээ өнөөдөр бол одоо улсын хурлын гишүүн Мэнд сайхны одоо нэг улсын хурлын дараа амар ясныг огцруулах шаардлага дээр ардчилсан намын 30 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэдэг ийм мэдээллийг өглөө. За тэгэхээр үүнээс харах юм бол ардчилсан намынхны хувьд улсын хурлын даргаыг бол одоо огцруулах тал дээр илүүтэй байр суурийг илэрхийлж байна. За гэхдээ нөгөө талдаа бас ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах асуудал дээр хэдийгээр гарын үсэг зураагүй ч гэсэн чуулган дээр ороод ирэх юм бол конопо дарна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа олон гишүүд байгаа. Тэгэхээр үзэгчдэд эхлээд улсын хурлын гишүүн Мэнд сайхны одоо өнөөдөр өглөө хийсэн мэдээллийг хүргэчээд ирэх болсон. Хараад тусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдүүлэх ёс зүйн шаардлагыг улсын хурлын дарга амар өсөлтөнд танд хүргүүлсэн. Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүй зэрэгцээ ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах улсын хурлын үндсэн зорилт хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж байна. Иймд Монгол улсын үндсэн хуулийн 24-р зүйлийн 2 дахь хэсэгт улсын хурлын дарга дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд хууль заасан үндслэлээр хугацаанаас өмнө огцруулж чөлөөлж болно гэж заасныг үндэслэн амар өсөлтөнд даныг улсын хурлын дарга дүүрэх ажлаас чөлөөлөх огцруулах саналыг үүгээр гаргаж байна. Монгол улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 2-3 дахь заалтанд Монгол улсын их хурлын нийт гишүүний олонх улсын их хурлын даргаыг огцруулах үндэслэл бүхий сандыг гаргасныг улсын их хурл хүлээн зөвшөөрсөн гэж мөн хуулийн 12-ийн 3 дахь хэсэгт Монгол улсын даргаыг их хурлын даргаыг чөлөөлөх огцруулах асуудлыг төрийн байгуулалтын байнгын орны санал дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хилцэж чөлөөлөх огцруулах асуудлыг ил санд хураалтаар шийдвэрлэнэ. Улсын их хурлын даргаыг чөлөөлөх огцруулах хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсан тооцно гэж хуульчны дагуу асуудлыг шийдвэрлэхийг хүсье. Мөн хууль тогтоох дэд байгууллагын удирдагч буюу таныг уг асуудлыг улсын хурлаар хилцэн шийдвэрлэх үеэр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
8 дугаар зүйлийн 8-ын 1-р хэсэгт энэ хуулийн 23-ын 8 заасан журам заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийн хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдгэл гаргана гэж 8-2-т албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдгдэх үүрэгтэй гэж тус заасны хуулийн шаардлагыг биелүүлж ажлыг сануулж байна гэсэн энэ албан бичгээр нийтдээ Монгол Улсын их хурлын 67 гишүүн гар үсэг зурсан, Монгол Ардын намаас 34, ардчилсан намаас 31, за мөн одоо бусад нам эвслээс 2 гээд нийтдээ 67 гишүүн Улсын их хурлын даргыг, Улсын их хурлын даргын үүрэгт ажлыг хаших ёс зүйн шаардлага одоо хэм хэмжээг одоо давсан учраас энэ үндслээр одоо огцруулахаар энэ бичгийг одоо өнөөдөр гардуулж өгч байна. Одоо ингээд их хурлын дэд дарга болгон туяад гардуулж өгч байна. За энэ мэдээлэлтэй холбоотой нэг 2 асуулт гарч байгаа. Эхнийх нь энэ Улсын их хурлын даргад хариуцлага тооцох тухай асуудал анх инх төвшин гишүүний албан планкн дээр гар үсэг зурагдаж эхэлсэн. За хоёр дахь нь яг хуулийн хүрээндээ Улсын их хурлын даргыг огцруулах тухай асуудлыг одоогоор хэлцээг байна. Улсын их хурлын чуулганаар хэлэлцлээ гэхэд хэдэн гишүүний конопор одоо Улсын их хурлын даргыг чөлөөлөх ийм эрх зүйн орчин бүрдээ. За Улсын хурлын тухай хуулинд бол Улсын хурлын нийт гишүүдийн олонх буюу за 126 гишүүнтэй гэж үзэх юм бол үүний 50% нь бол 63 гэсэн. Тэгэхээр 64-өөс дээш гишүүний гарын үсэгт коноп дарлаа гэхэд Улсын хурлын даргыг огцруулах асуудал төгөлдөр болно гэсэн үг. За дээрэс нь улсын засгийн ерөнхий сайдын хувьд ч гэсэн адилхан Улсын хурлын нийт гишүүдийн олонх гэж байгаа учраас 63-аас дээш буюу 64-өөс дээш гишүүний конопор бол тэгээд төрийн дээр авчралуудыг огцруулах хэлхэнсэйдэх асуудал бол яригдана гэсэн үг. За түрүүн эхэнд асуусанчлан анхандаа бол Улсын хурлын гишүүн инх төвшингийн баланкн дээр явж байсан. За гэтэл яагаад гэд минь сайхан болоо явчих вэ? Үүн дээр одоо юу гэдэг нөгөө хувийн хвшлийнхны нөлөөлөл байна уу? Хардлага байна уу? Үүнийг дарахын тулд баланкныхаа толгойг өөрчилчих үү гэдэг нэг шүүмжлэлд яваад байгаа. Тэгэхээр инх төвшин гишүүний өргөн барьсан анхны тэр баланкн дээр бол Улсын хурлын дарга амар баясгаланг өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөж шалгуулаач гэсэн хүсэлт байсан. Шаардлага бол биш. Тэгвэл энэхүү хүсэлтэнд хариулт өгөөгүй учраас ямар нэгэн шийдвэр тайлбар өгөөгүй учраас Улсын хурлын гишүүн мэд сайхны зүгээс шаардлага албан баланкн дээр шаардлага гаргаж ирж байгаа. Ийм их байгууллага тайлбарлаж байгаа. Тэгэхээр өдөөс хойш үргэлжилсэн төрийн байгуулалтын байнгын хорон дээр ч гэсэн яг энэ асуудал бас мэдээж бас Улсын хурлын гишүүдийн зүгээс бол тавьж байгаа. Тэгэхээр хин баланкаа өөрчлөлт, хин толгойн өөрчлөлт нүгдэг агуулгаар бас юу гэдгийг аль аль талдаа бас салт өгөх гэсэн асуулт хариултууд бол өрүүлсэн байна. За Улсын хурлын даргын асуудал бол одоо мэдээж Улсын хурлын дарга амар баясгалан одоо маргалдагч талын нэг тал нь амар баясгалан Улсын хурлын дарга одоо хүчин төгөлдөр эрхээ хэрэгжүүлж байгаа учраас энэ асуудлыг мэдээж төрүүлээд эсрэг талынхаа асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Энэ дөрмийн дагуу одоо энэ байдлаар бол одоо засгийн газрыг ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. За энэ төрийн байгуулалтын байнгын хороо бас их сонирхолтой болж өнгөрлөө тийм. Бас л их тэмцэлтэй байлаа. Асуулт хариултууд за нэг нам гэж хэлэхээргүй их тэмцэлтэй хоорондоо их маргалцсан их одоо ширүүн болж өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр яг одоо ерхий сайд зандан шатрыг огцруулах үндслээ бол танилцууллаа байнгын оронд. Тэгэхээр нэгдүгээр үндслэл бол хууль зүйн дотоод хэргийн сайдаар Улсын хурлын гишүүн энх хоёрыг томилох шийдвэр гаргасан нь өөрөө үндсэн үйл зорчсон гэдэг агуулгаар бол эхний үндслэл танилцуулж байгаа. За хоёр дахь үндслэл бол мэдээж одоо нэг олон нийтийн анхааралтай байгаа. Дээрээс нь их хурлын гишүүдийн онцолж байгаа биржийн тухай хууль. За тодорхойлох юм бол уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд маань 4.1-ээс буюу 25%-аас дээш бараа бүтээгдэхүүний биржээр арилжаасан бол одоо бүх бараа бүтээгдэхүүндээ амнатыг биржийн үнээр тооцож төлнө гэдэг энэ агуулга байна. Тэгэхээр яг үүн дээр бас яг гол маргаанууд өрнөлөө. Тэгэхээр хоёр талын зүгээс энэхүү асуудлаар ямар асуулт тайлбарууд явсныг үзэгчдэд эхлэх хүргэж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаг байхдаа энэхүү хууль зүйн дотоод хэргийн сайдыг томиллоо гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын ерөнхийлөгчийн болон Улсын хурлын бүрийг таалдсан үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн хууль дэдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхий сайдын үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд засгийн газрын гишүүнээ томилж чөлөөлөх бүрэн эрхийг
үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон. Энд ямар ч үндсэн хуулийн зөрчил байхгүй. Үндсэн хууль төрсөн эсхийг та тодорхойлдог юм бишээ. Та харин намын зовлон төрийн зовлон болгоод засгийн газрыг огцруулах 115 хоногийн өмнө байгуулагдсан засгийн газрыг огцруулах асуудлыг төрийн зовлон болгож өнөөдөр хилцүүлж байгаа нь харин намын зовлон төрийн зовлон болгож байгааг одоо жинхэнэ тод илрэл болж байна. Тэрнээс хууль зүйн сайд солигдоод хэрэг түргэн шуурхай шийдэгддэг гэдэг энэ ойлголт хааж хизээж байж болохгүй. Хууль зүйн сайд солигдсноор хэрэг шийддэггүй. Хууль шүүхийн байгууллага хараад бусаар ажиллах ёстой. Шүүх эрх мэдэлд прокурор хамаардаг. Харин гэмт хэрэгтээ тэмцэх үндсэн үүрэг засгийн газарт байдаг. 25%-ийг зараа 75%-ийг шууд болон биржийн бус арилжаагаар зарангуудаа тэр биржийн бус арилжаагаар зарсан хэсэг дээр биржээр зарснаар тооцоолж амнаад тооцоолно гэдэг. Энэ асар их хэмжээний улсын төсөвт Оростой орлогыг байхгүй болгоцсон шүү дээ. Өмнөх засгийн газрууд ч гэсэн энэ амнаа тооцох журмыг 10 удаа өөрчилж ирсэн юм бэл. Тэр үед яагаад яригдаг юм тэгвэл харин бодит үр дүнгууд чинь тэг болоо зогссон байсан биржийн арилжаа сэргээд 8.1 дахин биржийн арилжаа өслөө. Энэ чинь бодит тоо шүү дээ. За тэгэхээр энэ дээр нэг ноцтой асуудал ярих гэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг ингээд сонсож байхад за нэгдүгürt энх хоёр гэдэг хүнийг гишүүнийг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр улс төрийн шийдвэр гаргасан. За ингэж томилохдоо улсын их хурлын дарга буюу одоо ерөнхий сайдын мөрсөлдөгч болчиход байна шүү дээ. Одоо бол мөрсөлдөгчөө нүүрсний хэрэгтэй холбоотой учраас энэ хэргийг шалгах тухай асуудлыг энх хоёр гишүүнээр сайд болсноор нь дамжуулаад энэ хэргийг одоо хурдан хугацаанд шийдвэрлэнэ гэдэг ийм агуулга хэлж байгаа нөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хуулийн одоо энэ засаглалд бол маш том ноцтой халдсан бүдүүлгээр халдсан ийм үйлдэл болсон. Офтек гэрээний хувьд харин бас энийг бас иргэд офтек гэдээ яриад байгааг нь их сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байгаа юм бид нар. Яг ямар учраас энэ хоёрын хувьд асуудал дээр бол мэдээж олон нийтийн зүгээс юм шүүмж гарч иж байна тийм ээ. Дээрээс нь өнөөдөр юу гэдэг анхны мэддэгдэл за цааш үйл явц яаж өрнөсөн бэ гэдэг ингээ хараад үзэх юм бол за энэ нүүрсний хэргийг илрүүлж чадахгүй амар өсөнтэй холбоотой нүүрсний асуудлыг илрүүлэхэд бол одоо өөрийнхөө хүнийг тийм ээ хууль зүйн сайдаар томилж байгаа нь өөрөө хууль хэлтийн байгууллагын үйл ажиллагаанд улсын нөлөөлөл орж иж байна гэдэг юм шүүмжлэг бол дагуулсан. Энийг асуудлыг ч гэсэн төрийн байгуулалтын байнгын орон дээр өнөөдөр яригдлаа. Ерөнхий сайдын зүгээс тайлбарлаж байгаа нэг агуулга нь болохоор засгийн газар гэмт хэрэгтээ тэмцэх үүрэгтэй. Энэ чиглэлийнхаа дагуу бол сайдаа ингээд томилж байна гэдэг агуулгаар бол тайлбарлаж байна. Гэхдээ прокурорын байгууллага мөрдөх албанд бол ямар нэгэн байдлаар хөндгийн зүйлийг үзүүлэхгүй гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа. За гэхдээ энэ асуудал яг бүрэн дүүрэн хариулт болж чадсан уу үгүй гэвэл бас очиж дутагдaltaй. За цаашдаа бас дараагийн хэлцүүлгүүдээр илүү нарийн бас ярих болоо гэж бодож байна. Засгийн газар гэмт хэрэгтээ тэмцэх үүрэгтэй хэдэж ш. Гэмт хэрэг шалгахад оролцох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хэд ерөнхий байдлаар тайлбарлаад ингээд өнөөдрийн хуралдаан дээр бол ингээд аргалаад өнгөрч байгаа ч гэдэг юм уу ингэж. Хуульч гишүүд бол маш их бухимдалтай байлаа. Одоо сайн зэрэг гишүүний хувьд бол одоо өөрөө хуульч хүний хувьд бас энэ дээр нэг үндэслэл болгож гаргаж ирсэн байна. Бас нэг ноцтой асуудал яригдсан. Одоо энэ засгийн газрыг огцруулах тухай асуудлыг гарын үсэг цуглуулсан тэгээд тэрэн дээр нь одоо гарын үсэг зурсан гишүүд дарамт үзүүлж байна гэдэг тухай асуудлаас яригдсан. Яг энэ асуудал бас хөндөгдлөө өнөөдөр. Тэгэхээр өглөө бол улсын хурлын гишүүн Ариун Зээгийн зүгээс бас энэ асуудыг тайлбарлалаа. За тэгээд яагаад вэ гэх юм бол 3 хоногийн өмнө өргөн барьчаад тухайн үедээ улсын хурлын гишүүдэд энэхүү одоо ерөнхий сайдыг огцруулах үндэслэл энэ альбан баланкн дээрх шаардлагуудыг бол одоо танилцуулаагүй хүргээгүй. За энэ 3 хоног өмнө өгсөн тохиолдолд улсын хурлын гишүүд за ямар асуудлаар ерөнхий сайдд өнөөдөр хариулт тооцох гэдэг гэдэг агуулга бас өөрөөсөө дор бүрнээ бас ингээд тунгаах юм хугацаа байх хэрэгтэй гэдгийг бол гишүүд бол илэрхийлж байгаа юм л да. Тэгвэл нөгөө талаас ямар гишүүд гарын үсэг зурсан бэ гэдэг нэрс ил болчхоор тухайн гишүүдийг бол дарамтлаад байна гэдэг ийм хариу тайлбар өгч. Гэхдээ яг хэн гишүүнийг ямар дарамт үзүүлсэн бэ гэдэг нь бол тийм мэдээлэл одоо тодорхойгүй. Зүгээр л их хурлын гишүүдийн хувьд бол аль аль тал нь бол ерөн сургаар хандж байгаа байдал бол зүйсээр бол харагдаж байгаа. Яг бизнесээр татварын албаар хяналт шалгалт орж ирэх байдлаар гэдэг юм ийм байдлаар дарамтлсан. Энэ бизнес хэцүү боллоо гэдэг байдлаар сайн зориг гишүүнд хэлсэн гэж гишүүн бол одоо төрийн байгуулалтын байнгын орон дээр хэлж байна лээ. Гэхдээ энэ асуудал одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч
засгийн газар огцорсон огцроогүй энэ улс төрийн тэмцэл хаана хүрээ зогсохоос үл хамааран хуулийн байгууллага ийм асуудал байгаа бол энийг эцэл тогтоох хэрэгтэй. Тэр байгаа. Засгийн газар нь улсын хурал буюу хууль тогтоогчдоо дарамтлагдаг энэ асуудал бол хизээж байж болохгүй. Энэ зүгээр нэг төрийн одоо улс төрийн хүрээнд яриад өнгөрдөг асуудал огтоосоо биш болчиход байна. За нөгөө тийм зүгээс болохоор яг энэ асуудал дээр за тийм үнэхээр дамжсан зүйл байгаа бол баримттай гаргаж ирээч гэдэг асуудыг тавьж байгаа. Гэхдээ яг үүн дээр бол одоо юу гэдэг тодорхой энэ гишүүнийг ийм хувийн бизнесийг ингэж одоо хязгаарлана гэсэн баримт бол байхгүй гэдэг асуудал. Яг тавьсан зүйл бол алга байна. Тэгэхээр түрүүн бас аптекийн асуудал хөндөгдлөө. Тэгэхээр засгийн газар 3 дахь өдөр хуралдаанаараа улсын нууц тавьсан байсан 40 гаруй 42 аптекийн мэдээллийг хил болголоо. Энэ тэгэхээр бүхэлдээ бод групптэй байгуулсан баг гэрээнүүд харагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр өнөөдөр бод групптэй энэхүү гэрээнүүдийг байгуулсан гэрээг улсын нууцд авсан үндэслэл нь юу байваа? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүний саналаарч гэдэг юм уу, зөвлөмжөөрч гэдэг юм уу, аптек гэрээг нууцд авд юм үгүй мүү гэдэг асуудал бас өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хорон дээр бол хэлэлцлээ, яригдлаа. За мэдээж улсын хурлын дарга хийж байсан зандарч төрийн хувьд. За түүний үед бол одоо ямар нэгэн байдлаар аптек гэрээг бол одоо улсын нууцд аваагүй гэсэн тайлбар өгч байна. Эсвэргээрээ амар усгалан улсын хурлын даргын зүгээс бол авч байсан гэдэг асуудыг ирж байна. Ерөнхий сайдсан оюун эрдийн зүгээс ч гэсэн 2022 оны үед бол аптек гэрээг авч ирсэн гэдэг агуулгуудаар тайлбарлалаа. Тэгэхээр яг энэ аптек гэрээтэй холбоотой оюун эрдэнэ болоод амар усгалан мөн зандан шатар нарын бас итгэлцээний үзэгчтэй. Одоо энэ 46 гэрээний ил болгосон гэрээнүүд хизээ ихсэн цаг хугацаатай явж байгаа. Энийн 21 нь 22 оноос хойш байна. Ийм баримттай тооцоотой юм ярих хэрэгтэй байна. Нэгт. Хоёрд өнөөдөр засгийн газрыг огцруулах хүндлэлт энэ асуудлууд байхгүй. China Energy, аль сүлийн аптек гэрээ энийг яагаад асуулт сэдэв болгоод байгааг би бас ойлгохгүй. За ингээд энэ аптек гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдрийн яригадаад байгаа зүйлүүдээс нэмж ил болсон зүйл юу ч байхгүй. За дээрэс нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөй холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Энэ юу вэ гэхээр тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэрийг гаргадیں۔ Нэггээр хэлбэл одоо шууд гэрээ хийх худалдаа авалттай холбоотой асуудлыг тагнуулаас бичиг авахын тулд ийм зөвлөмж гаргадаг. Иймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэж аптек гэрээ байгуулах зөвлөмж гараагүй болохыг энэ засгийн газрын тогтоолууд өөрөө нотолж байгаа. Тэр зөвлөмжтэй холбоотой асуудал тэр чинь юу штэ? Худалдаа авалтаар тендергүй гэдэг ийм л зөвлөмж гаргадаг ш та. Тийм үстэй. Тэгээд тэрнтэй холбоотой шийдвэр гаргаж явдаг. Тэрнээр одоо мэдэн бодлоодох юу вэ? 2014 оны 8 сард одоо элбэг дөрж ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах тард улсын дарга Си Жинпин Улаанбаатар хотод ирсэн. За нэг бол замдан дарга мэдж байгаа гадаад иргэн сайд байсан. Зарим юмнууд дээр санаатай самсргүй алдаад байгаа гайхаж байна. Би 2014 онд гадаад иргэн сайд байгаагүй. Улсын их хурлын гишүүнч байгаагүй. Си Жинпин даргаыг ажиллах үед. Хоёрдугаар би тэр бодтой байгуулсан аптекийн гэрээ байгуулах үед би засгийн газар хэл газрын дарга ажиллаж байгаагүй. Энэ 2019 оны 10 дугаар сард байгуулсан юм бэл. Би тэр үед улсын их хурлын даргаар ажиллаж байсан. Энэ 46 гэрээг бүгдийг нэлт тод болгож байгаа. Энэ дээр нэг ч үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн гэсэн үг байхгүй. За ингээд хурлын үйл явцыг харахад бол энэ хоёр тал бол эвээ олоогүй харагдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхэлсэн даруйд амар ойсголон болоод зандаа шатарнаар одоо ховын уулзалт хийя гэдэг байдлаар 20 минутын завсарлага авсан тийм. Гэхдээ эргэж орж ирээд энэ зүйлсийг ярьсан гэхээр энэ хоёр тал бол одоо ямар нэгэн байдлаар эвзэг болох боломж бас байхгүй байна гэж байна. Саяны ярин дээрээс ингээ харж байхад одоо улсын хурлын зандаж төрөд улсын хурлын дагаар ажиллаж байх үед нь за амар усгалангийн хувь засгийн газрын хэвлэх газрын дарга байх үед оюун эрдэнийн үед Монгол улсын ерөнхий сайд тэгээд дээрээс нь засгийн газрын хэвлэх газрын дагаар ажиллаж байх үед энэ гурван хүний үед л аптек гэрээ зураагүй, аптек гэрээ байгуулаагүй, аптек гэрээг нууцд аваагүй гэсэн байдлаар гурлаа юм тайлбар өгöd байгаа. За мэдээж дараа дараагийн хэлцүүлэг дээр бас тэдгээр аптек гэрээний хугацаа бол байгаа тийм ээ. Хэдэн онд байгуулагдсан
гэдэг бүгд бол тодорхой ойлголцсон байгаа. Олон нийт бас үүнийг бас өөрсдийнхөө дүгнэлтийг хийх бах. Гэхдээ асуудал хариуцж байгаа өндөр албан тушаалын хувьд бүгд л аптек гэрээнд бол өөрсдийнхөө нэрийг бол оруулахгүй байх. Аль болох нь аптек гэрээнээс хол байх чиглэлтэй одоо юу гэдэг тайлбаруудыг өгч цугтаасан тайлбаруудыг бол өглөө. За тэгээд үүний дараа бас яг энэ байнгын хорооны үйл явцыг ингээ ажиглаж байхад нийтдээ байнгын хороо бол нийт 32 гишүүнтэй. За үүнээс бол 70 орчим хувь нь ерөнхийдөө амар ерөнхий сайд зандан шатрыг огцруулах албан бичгтээ гарын үсгээ зурсан гишүүд байна. За тэгэхээр яг энэ агуулгаараа бас ингээ хараад үзэх юм бол хүчний тэнцвэр гэдэг юм уу, харьцаа гэдэг юм уу? Төрийн байгууллагын байнгын Тийм, байнгын орны гишүүдийнх нь харьцаа бол хамаагүй ялгаатай байсан. Энэ ч утгаараа байнгын орооны хуралдаан бол бүхэлдээ ерөнхийдөө ерөнхий сайд зандан шатрыг чиглэсэн, дайрсан, ийм шүмжсэн талдаа бол өрнөлөө. Тэгэхээр энэ аптек гэрээтэй холбоотой бас нэг юм нюанс байна гэж миний хувьд бол хараад байна. Яг тэгэхээр 34 гэрээ задлахад 31 нь одоо бод групптэй хамааралтай гэдэг асуудал. Тэгэхээр энэ нөгөө улс төрд бизнесийн нөлөөлөл өндөр байна гэдэг асуудал яригадад идэг. Тэрнтэй холбоотойгоор одоо хөшгөний ард байгаа хүмүүс рүү чиглэсэн ийм одоо дайралтыг ерөнхий сайд хийсэн болов гэж бас харж болохоор байна гэж миний хувьд бодоод байна. Муу нухаар сайн илчил гэж нэгд Монгол ардын нам одоо тийм ээ өөрсдөө одоо юу гэдэг нөгөө жом алах гээд байшин гаштай гэдэг шиг тийм ээ бүх асуудлуудаа ингээд олон нийтийн намын асуудал өнөөдөр улсын зовлон болгоод гаргаад ирлээ. Тэгээд дээрэс нь аптекийн асуудал хөндөгдсөн дээр нь хэлж байгаа байр суурьуудыг харах юм бол ерөөсөө энэ бодийн асуудалч тэр за тэр бортгийн асуудал гээд бүх энэ ордтой холбоотой China Energy гэдэг энэ том гэрээтэй холбоотой асуудлаар бүгднгээр сонсгол явуулъя. Бүгднийг нь ил тод болгочихъя. Ард түмэн тэгээ шүүх гэсэн байдлаар бас асуудалд бол хандж байна. Тэгэхээр өөрчлөлтөд админерал компанитай амар бас ямар холбоотой вэ гэдэг асуудал бас хөндөгдлөө. За үүн дээр бол одоо Монгол Улсын ерөнхий сайд зандан шатрын зүгээс Германы хэвлэл мэдээллийн сайтуудаар гарсан мэдээлэлд үндэслэлээ гэдэг нэг юм тайлбарыг өгчлөө л дөө. За үүний араас бас энэ мэдээллийн сайтууд нь хэр баттай юм бэ? Энэ шар сайтаар гарсан мэдээллийг үндэслээд их хурлын дарга руу дайраад байгаа юм шүү гэдэг нэг юм бас агуулга бол хөндөгдлөө. Ямар ч тач айл тал нь бол олон улсын сайт дээр олон улсын мэдээллийн хэрэгслээр ингээд хөндөгдсөн байна. Тийм учраас үүнийг шалгах ёстой гэдэг агуулгаар засгийн газрын зүгээс бол хандж байна. За нөгөө талдаа бол яг над мэдээллийн их сурвалж чинь баттай юм уу? Баталгаатай юм уу гэдэг агуулга бол яригдлаа. Мэдээж одоо Монгол Улсын ерөнхий сайд гадны баталгаатай эсэх нь эргэлзээтэй хэвлэл мэдээлэл гэдэг ийм одоо кавичкинд хийсэн ийм одоо сайтаас авсан мэдээллийг энэ төрийн ордонд ингэж ярьж байгаа зүйл нь бол одоо хитрхи хөнгө хумгаа байна гэдэг шүүмжлэлийг бол зарим гишүүд бол хэлж ийлээ. За зөвхөн ерөнхий сайд ч гэлтгүй ер нь манай Монголын ард иргэд ч гэсэн ер нь аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад итгэхгүй үгүй юу гэдгийг бас нэгтэлдэг болох заашгүй шаардлага бол өнөөгөө үед бол тулгараад байгаа. Яг сонин жишээ боллоо тийм ээ. За өчигдөр бол бас улсын хурлын гишүүн инквайрийн зүгээс төрийн ордонд бас тайлбар өгсөн байгаа. Энэ үеэрээ бас тодорхой мэдээллүүдийг бас ярьж байна лээ. За түүний хувьд одоо юу гэдэг яг энэ админерал компанитай холбоотой асуудал бол аль 2023 онд нүүрсэл сонсгол хийлсэний араас бол одоо эрүүгийн хүмүүсийг шалгаж ирсэн. Тухайн үед одоо нөгөө чулуун загд нарын хүмүүс бол одоо альдийн эрүүгийн сэжигтнэр шалгаж ирсэн гэдэг юм агуулгуудыг бол ярьсан. За хамгийн гол нь инквайрийн хувьд хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсныхаа дараа улс төрийн мэдээллийг хийнэ гэж байгаа. Энэ мэдээлэл дээр нь яг юу ярих юм, ямар баримтуудыг ярих юм. За үнэхээр яг энэ хууль зүйн сайдаар томилогдсныхаа дараа тодорхой шалгагдж байгаа хэргийн материалтай холбоотой асуудлыг олон нийтэд ил гаргах юм бол энэ мань өөрөө бас нэг нюанстай асуудлыг үүсгэж байгаа. Юу гэх юм бол нөгөө улс төрийн томилгоотой хүн хэргийн материалд ордог байх нь ч гэдэг юм уу. Бас нэг юм хандлагыг бас дагуулж байгаа. Гэхдээ олон нийтийн зүгээс мэдээж энэ хүн хууль зүйн сайдаар томилогдчих юм бол яг ямар далд байгаа хэргийг гаргах гээд байгаа юм бэ гэдэг нэг юм бас тийм ээ хүлээлтийг бол үүсгэж байна. Тэгэхээр одоо цаашдаа яг асуудал яаж өрнөх вэ гэх юм бол эх 7 хоногт мэдээж төрийн байгуулалтын байнгын ороо үргэлжлээд явна. Тэгээ энэ хорооноос бол шийдвэр гаргасны дараа улсын хурлын чуулганаар асуудал орно гэсэн. За гэхдээ үүн дээр бас нэг наан нэг яригдах зүйл гэх юм бол улсын хурлын дараа амар өсөлтөнд бас огцруулах асуудал ариун үсэн зугалсан байгаа тийм. Үүгээр ч гэсэн бас төрийн байгуулалтын байнгын ороо бас хуралдаж тодорхой бас шийдвэр гаргах гэсэн үлээлттэй байна. Одоо үргэлжлэн төрийн байгуулалтын байнгын орон дээр бас яг энэ аптек гэрээ юу та амар өсөлтөн админерал компани тийм. Бүгд одоо адмирал гэж хэлээд байгаа. Админерал юм билээ шүү. Энэ компанитай холбоотой бас байр суурь илэрхийлж байна. За үзэгчдээ энэ яриаг хүргэчээд ярих хэрэгтэй байна. Амар ойсгалын даргатай холбоотой ностой авилгалын мэдээлэл
цацагдсан. Одоо энэ сайтууд дээр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол хин нэгнийг үндэслэгүйгээр хүний эрхийг нь зөрчиж гүтгэж үндэслэгүйгээр одоо хэрэгт холбогдуулж тэгж цололдгүй тийм хэвлэл мэдээллийн хуультай улсууд. Энэ хэрвээ гүтгсэн байлаа гэхэд тэгвэл яагаад одоо энэ тэгээ холбогдсон байгаа үстэй. Монгол гарсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллийг ярихаа болий. Харин баруунд гарсан хэвлэгдсэн энэ бүх материалуудыг яагаад одоо няцаалт өгөөг юм бэ? Гадны сайт дээр мэдээлэл гарсан мэтэр Монголд оруулж ирж цацах зорилготой хийгдсэн ажил гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ дээр барин 50 ингэж одоо худлаа ярихаа болоо. Яаж хэн ямар зохион байгуулалт төр хийдэг вэ гэдэг асуудал энд бол тодорхой харагдж байгааг олон түмэн ирэхээ биш ялгаж салгаж ойлгож байгаа байхаа гэж бодож байна. Магадгүй криптовалютаар төлбөрийг нь явуулдаг, эргээд эзнийг олоход хүндрэл үүсгдэг ийм системийг ашиглаж миний нэр хүндэд талдсан. Одоо энийгээ Монголд оруулж ирж баримт гэж ярих гэж байвал би энэ хүлээн зөвшөөрөхгүй. Улсын хурлын даргыг тогтоолгоогүй багт нь ямар ч хэрэг үүсгээгүй багт нь ямар ч нотлох баримт цагдаа прокурор авилтаа тэмцэх газар шалгадаагүй байхад ингэж хэлж байгаа юм бэ. Эн чинь одоо хууль зүйд нийцэх юм уу? Энэ дээр нэг тайлбар өгөөч. Зарим гишүүдийн асуулт асуухад минут нь явдаггүй. Хариулт өгөх ёстой нь хариулдаггүй. Санал гаргасан нэрэлдлэр бүх гишүүд хариулдаг. Энэ чинь парламентын мэтгэлцээний бидний одоо оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарчим биш. Ашиг сонирхлын зөрчилтэй огцруулалт санал гаргасан хүн хурал удирдах байгаа болохоор ийм дэвтэ явж байна. Үндсэн хууль зөрчигдөж байна гэж үзэж байна. За ийм байдлаар төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаж байгаад ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар бол завсарлага авсан. За гэхдээ энэ завсарлага авсан гэдэг шалтгаан бол ажлын цаг гэдэг бол зүгээр тийм шалтгаан байлаа тийм. Өмнө нь бол юу гэдэг оюун эрдэнэ засгийн газрыг огцруулах асуудал дээр шүндэл болтол хуралдаж ирсэн тийм ээ. Өмнө өчнөө асуудал дээр шүндэл болтол өглөөний үүр болтол хуралдаж ирсэн тохиолдлууд бас зөндөө байдаг. Тэгэхээр эх даваа гараг хүртэл 3 хоногийн хугацаанд дахиад улс төрийн энэ одоо яриа хэлцээрүүд Монгол Ардын нам дотор явагдах нэ. Шиний ард яаж тохирох вэ гэдэг асуудлууд бас яригдах нь байна. За тэгэхээр энэс гадна одоо энэ үйл явц одоо энэ 3 хоногийн хугацаанд ямар тохироо хийгдэх үү гэдгээс гадна дахиад энэ зөрчилтэй хурцтмал байдал руу цаашаа явах юм бол энэ Монгол Ардын нам гэдэг намын нэр хүнд 2028 оны сонгуул одоо ерөнхийлөгчийн сонгуул ингээд том сонгуулиуд хүлээж энд нэг асуудал байж байна. За дараагийнх нь бол одоо ерөнхий сайдыг огцруулчлаа гэхэд дараагийнх нь 67 гишүүний гарын үүсэхдээ улсын хурлын даргаыг огцруулах тухай асуудал бас дахиад яригадаад эхэлнэ гэсэн үг. Хуулиараа эн чинь 67 гишүүн гарын үүсэг зурцсан багт хилцэхгүй байж болох тийм. Тэгэхээр ингээд үйл явц өөрөө энэ төрийн үйл ажиллагаа, хууль тогтоох үйл ажиллагаа шинээр улс төрдөө идэвхтэй одоо цаашаа ажил явахгүй байх шийдвэрүүд гацах ийм одоо эвгүй байдалд орох шинжтэй бол авчлаа. Цаашдаа одоо юу гэдэг яг энэ нөхцөлөд Монгол Ардын намын үүсгэсэн энэ асуудал хурцдах юм бол нөгөө засаглалын хямрал дөрвөө өссөн үсээгүй орохоор байна л да. Одоо магадгүй ерхий сайдаа огцруулчаад улсын хурлын дарга аваад үдчтэй гэж бодъё. Энэ тохиолдолд яах вэ гэх юм бол цаашд улсын хурал дээр нөгөө хэсэг бүлэг маань бүх хуулиуд дээр тодорхой хэмжээний бойкот хийх гацаах асуудал гарч ирнэ. За шинэ засгийн газар байгуулагдлаа гэхэд за тухайн засгийн газрын дэвшүүлж байгаа бодлого хөтөлбөрийг бас л гацаах асуудал үүснэ гэсэн үг. За эсвэргээр ерөнхий сайдаар задан шатар үлдлээ. За улсын хурлын дарга амар усгаланг буулгачлаа гэж үзье. Энэ үед дараагийн цаашдын засгийн газрын бодлогууд улсын хурал дээр босгод авах уу гэдэг зүй ёсны асуудал үүсэж байгаа. Энэ өөрөө засаглалын хямрал гэсэн үг. Тэгэхээр үүнд орохгүй байхын тулд бас ямар гаргалгаа байх вэ гэдэг асуудал зүй ёсоор бас хөндөгдөж ийн л та. Магадгүй юу гэдгийг ерхий сайдаач тэр улсын хурлын даргаач тэр хоёулыг нь огцруулчих. Тэгэхээр шинэ хүмүүс гаргаад ирээ. Ингээд Монгол Ардын нам дотроо учир зүгөө олъё гэдэг бас хувилбарч бас хөшгөний цаана яригдж байгаа их мэдээлэл бол байгаа. За баярлалаа мэдээлэл. Тэр үзэгчдийн TV-ийн мэдээ үргэлжилж байна. Хэсэг хугацааны дараа та бүхэнд хөтөлбөр үргэлжлүүлэх болно.